Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд тэр офшорт данстай гэр бүлийнхаа нэр дээр өөрийнхөө нэр дээр энэ хүмүүсийн одоо хөрөнгийнх нь их үүсвэрийг шалгах боломж нь байгаа. Гагцхүү энд бол ямар нэгэн байдлаар бас хүсэл байхгүй гэж хараад байгаа. Яаж байх вэ гэх юм бол засгийн газраас татврын албатай чиглэл өгөөд, эрүүгийн цагдаагийн байгууллагатай чиглэл өгөөд, их хурлаас авилгатай тэмцэх газар чиглэл өгөөд өнөөдрийн байдлаар нэр усна ах トゥ угийн өөрийнх нь нэр усна гарсан хүмүүсийн тэр дансных нь хуулгыг нь одоо шаардах, авчрах, улсын байцаагчийн одоо мэдүүлгээр дуудан ирүүлэх. Ингээ их үүсвэрийг нь хуулийн ёсных болвол татврыг нь авах, хууль бус бол улсын орлого болгох. Ийм жишээг бол бас саяхан одоо Их Британий татврын албанаас тусгай гомес гараад энийг хэрэгжүүлээ явж байгаа. Ийм өнөөдрийн хүчин төгөлдөр хуулиар ингэх боломж байтал офшорыг шалгах, хариуцлага тооцох гэсэн нэрийдлэр ийм одоо би захиалагтай зөрчлийг одоо дарагтуулах гэсэн, хаацаалах гэсэн, хуулиар хамгаалах гэсэн одоо ийм одоо яаруу сандруу байдлаар хууль оруулж ирсэн гэж үзэж байгаа. Энийг бол буцаах саналтай. Энэ бол олон 10 мянган төрийн албан агчийн одоо ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хууль руу хавчуурга маягаар оруулсан ийм одоо зүйл байгаа. Энийг тусдаа хууль батлах ёстой. Офшор бүсээ тодорхойлох ёстой. Гэр бүлийн гишүүдийг өөрөөр хэлбэл хамаарал бүхий этгээдийг оруулах хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүдийг оруулах хэрэгтэй. Яагаад гэвэл аж ахуйн нэгжүүд усдаа татвараа төлөх ёстой. Усаас бүх төрлийн үйлчилгээг авчаад татвараа төлөх үүрэгтэй. Тэгшүүс байдал болоод хэн татвараа төлөхийг хэн төлөхгүй юм. Ийм асуудлууд байгаамаа. Дээр нь хариуцлагын асуудлыг одоо тавих ёстой. Би яагаад ашиг сонирхлын зөрчилдөө үзэж гин гэж үзэж гин гэх юм бол хууль зүйн дэд сайд их барьд би хандаж энэ ажлын хэсгээс гарах саналыг тавьсан. За энэ хүн болохоор өөрөө бол хэн нэгний зөвлөхөөр ажиллаж байгааг төлөө намайг тэглээ гэж хэлсэн, ойлгохгүй байх гэсэн учраас би илүү тодорхой ярих юм шаардлагатай болж байгаа. Энэ Сүхбаатарын Батболд гишүүний зөвлөхөөр нь ажиллаж байсан. Дараа нь бүлгийн ажлын албаны зөвлөх болоход энэ хүний бас нөлөөгөөр нь томилогдож байсан. Одоо дэд сайд болохдоо энэ Батболд гишүүний нөлөөгөөр нь саналынх нь оролцоотойгоор нь томилогдсон. Батболд гэдэг гишүүн бол энэ офшорт данстай гэдэг нь одоо Монгол телевизээс зарласан Сүхбаатарын хоёрыг энийг одоо хууль шүүхийн байгууллагаар залруулаагүй, нэрээ цэвэрлээгүй. Тийм учраас би үнэн зөв гэж бодож байгаа. Дээр нь Сүхбаатарын Батбочор гэдэг төрсэн ах нь офшорт данстай. Энэ хүн Батболдгойг ерөнхий сайдаар ажиллаж байхад нь одоо төрөл бүрийн тендер авдаг гэсэн ийм мэдээлэл байдаг. Янз бүрийн одоо байгалийн баялагтай бас холбогдлолтой үйл ажиллагаа явуулж исэн гэдэг ийм мэдээлэл байдаг. Энийг нь шалгаж, илрүүлж, татварыг нь авч хууль бус их үүсвэртэй болвол улсын орлого болох ийм одоо зүйлээс одоо хамгаалсан юм хуулийг одоо оруулж ирж би сар гаруй янз бүрээр ярьж үзсэн. Янз бүрийн байдлаар сайжруулах гэж үзсэн. Ямар ч бодлоо байгаагүй. Тэгээ эцсийн дунд нь би энэ хоёрыг ашиг сонирхлын ийм учраас ашиг сонирхлын зөрчилдөө. Энийг ашиг сонирхлын зөрчилдөө гэхгүй бол өөр юуг ашиг сонирхлын зөрчилдөө гэх юм. Улсын их хурлын тусгай хяналтын дэд хороо гэж байдаг. Тагнуулын байгууллага гүйцэтгэх ажиллагааг хяналт тавьдаг, чиглэл өгдөг цорын ганц субъект. Энийг Сүхбаатарын Батболдгой даргалж байгаа. Тэр буруу гэж бодож байгаа. 5 хүн үнэ бүрэлдэхүүнтэй хаалттай дэд хороо байгуулаад Сүхбаатарыг авцсан. Сүхбаатар гишүүнээр орох буруу гэж бодож байгаа. Баяр цогт ёс зүйн хариуцлага хүлээгээд их хурлын дэд даргаас чөлөөлөгдсөн. Түүгээр Сүхбаатарын Батболдгой тусгай хяналтын дэд хорооны даргаас нэм даруй чөлөөлөгдөд Сүхбаатарын гишүүнээс гараад ингээд тэр офшор данс ахих нь Батбочор болон Батболд Сүхбаатар нар тэр дансныхаа хуулгыг нь авчрах хэрэгтэй. Их үүсвэрийн олон түмдэд танилцуулах хэрэгтэй. Тэгжиж их үүсвэр нь үнэхээр хууль ёсных юм бол татвараа төлөх хэрэгтэй улсдаа. Хууль ёсон бол хураалах хэрэгтэй. Ингэжиж энэ бол Монгол төр цэвэрших ёстой. Ингэжиж улс төрийн намууд цэвэрших ёстой. Бид дампуурлын ирмэг дээр ирсэн байгаа. Тэр офшор бүст байгаа мөнгөний одоо зөвхөн татварыг нь авах юм бол хөгжиж байгаа орнууд гадаад өрөө бүрэн төлөх боломжтой байна гэсэн судалгааг Джеймс Хенри гэдэг эдийн засагч гаргасан байлээ. Тооцоолыг хийсэн байлээ. Энэ бол манай улстай бас холбоотой асуудал. Тийм учраас та бүхнээс энэ одоо хуулийн төслийг нь буцааж өгөөч. Нэр бүхий улсын их хурлын гишүүд энийг нь зохих ёсоор нь тусдаа хариуцлагатай ийм хуулийг өргөн барина.
аюулсан хангалттай асуулт хийх санал хэлжлээ.